Монгол Улсын засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор жил бүрийн 7 дугаар сарын 3-ны өдрийг төрийн албаны өдөр болгож, засгийн газрын 2019 оны 204 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Энэ өдөр бол Монгол Улсын үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Улсын их хурлаас 1994 онд баталсан төрийн албаны тухай анхдагч хуулинд төрийн албаны төв байгууллагыг 1995 оны 7 дугаар сарын 3-ны өдөр байгуулж, ардчилсан нийгмийн мэргэжсэн төрийн албыг бүрдүүлэн бэхжүүлэх, төлөвшүүлэн хөгжүүлэх чиг үүрэг бүхий бие даасан хараат бус бүтэц тогтолцоог бий болгосон түүхэн өдөр юм. Засгийн газрын тогтоолоор бий болгосон энэхүү тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд төрийн албаны зөвлөлийн төв аймаг дахь салбар зөвлөлөөс тодорхой ажил арга хэмжээг зохион байгуулан төрийн байгууллагуудыг чиглүүлэн ажиллаж байна. За өдгөөгөөс 2233 жилийн тэртээ Монгол нутагт анхны төвт улс байгуулагдж байсан түүхтэй. Тэгээд 1995 онд Монгол улсын төрийн албаны тухай хууль анхлан батлагдаж улмаар төрийн албаны шинтгэлүүд хийгдэж өнөөдрийг хүрч байна. Тэгээд Монгол Улсын засгийн газрын тогтоолоор жил бүрийн 7 дугаар сарын 3-ны өдрийг Монгол төрийн албаны өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлсэн. Тэгээд Монгол төрийн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албыг нэр хүндтэй түшиж яваа нийт төрийн албан хаагчдаа Төв аймгийн засаг даргын тамгын газар, Төв аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нэрийн өмнөөс баярын мэнд хүргэж ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Төрийн албан хаагчийн 2023 оны улсын нэгдсэн тоо бүртгэлийн дүнгээр Төв аймгийн нутаг дэвсгэрт 212 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагт 5951 албан хаагч ажиллаж, төрийн албаны өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулж, ард иргэдэд үйлчилж байна. Албан хаагчдын 73.7%-ийг эмэгтэй, 26.3%-ийг эрэгтэйчүүд эзэлж байна. Өдгөө та бид Монгол Улсын үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан, ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэчээр зүтгэх Монгол төрийн албаны эрхэм зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн ажиллаж байна. Монгол төрийн түшмэл эрдэнэ, эрхэм албан хаагч та бүхэндээ баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.